Нөхөд багчуудын оюун ухааныг хөгжүүлж олон оронтой тоог цээжээр төвөггүйхэн бодож чаддаг болгодог Япон сампин Соробангийн сургалт манай дэлгэрж эхлээд удаагүй байгаа байлээ. Тэгвэл Монгол хүүхдүүд Соробангийн эх орон Японд 7 дугаар сарын 31-нд зохион байгуулагдсан олон улсын Соробаны цээж тоглолын олимпиад Токио 2014-т амжилттай оролцоод иржээ. Энэхүү олимпиадад Японоос 120, Тайванаас 43, Солонгосоос 38, Монголоос 28 хүүхэд болон Малайз, Сингапур зэрэг орноос хүүхдүүд оролцжээ. Түүнчлэн хэд хэдэн орноос Соробаны багш нар ирж ажиглагчаар оролцсон байна. Соробаны цээж тоолол анзан гэдэг нь Соробаны дүрмээр математикийн дөрвөн үйлдэлийг цээжээр бодохыг хэлдэг юм байна. Уг олимпиадад Япон судлаач Төмөр Баатрын тэргүүлж байгаа Монголын Соробаны холбооны дэргэдэх Монгол Соробан сургалтын төвийн 28 сурагч 6 багшийн хамт оролцсон байна. Бүх оролцогчдод ижилхэн бодлого бодсон бөгөөд амжилтыг нь бага дунд ахлах ангийн гэс насаар ангилж дүгнсэн ажээ. Ихэнх медалийг Япон хүүхдүүд хүртсэн бөгөөд Монгол Соробан төвийн сурагчдаас насныхаа ангилалд 45 дугаар сургуулийн сурагч 15 настай Тэнүүн 2 дугаар байр эзэлж мөнгөн цом диплом, 11 дугаар сургуулийн сурагч 11 настай Гуян, 6 дугаар сургуулийн сурагч 8 настай Номинжин нар 3 дугаар байр эзэлж хүрэлт цом, диплом тус хүртсэн байна. Мөн түүнчлэн Арвид сургуулийн сурагч 8 настай Соном Янзум, 40-р сургуулийн 8 настай Элбэрл нар олон улсын Соробаны холбооны тэргүүний болон ивент итгэж компани нэрэмжит өргөмжлөлийг хүртцгээсэн байна. Гадаадын оролцож бүх хүүхдүүдэд амжилтанд нь үндэслэн дурсгалын алт, мөнгө, хүрэл медаль олгосон ажээ. Зохион байгуулагчид болон Япон багш нар Монгол хүүхдүүд Соробанаар болон анзаанаар тоо бодож байгаа техник, арга барил нь Япон хүүхдүүдээс ялгархгүй байна. Япон соёл эрдмийг Япон стандартаар нь зөв сурч байгааг онцолж магтмаар байна. Гадаадын хүүхдүүд тэр бүр Япон стандартыг баримтаж чаддаггүй юмаа хэмээн магтан сайшааж байжээ. Энэ олимпиадын өмнөх өдөр буюу 7 дугаар сарын 30-нд Токиод Япон хүүхдүүдийн дунд жил бүр зохиогддог бүх Японы аврах чадварлах Соробаны 33 дугаар олимпиад болсон бөгөөд энэ олимпиадад анх удаа гадаадаас Тайваны 3 хүүхэд, Монголын 2 хүүхэд оролцсон байна. Энэ олимпиадад оролцсон Монгол Соробан төвийн сурагч Тэнүүн, Гуян нар Япон Соробаны сургуулиудын холбооны тэргүүний нэрэмжит чагналт хүртсэн байна. Энэхүү олимпиадын үеэр Монгол багш нар шалгалт өгч багшлах төвшингээ агуулсан ажээ. Монгол Соробаны холбооны тэргүүн Төмөр Баатар Монголд Соробаны сургалтыг Япон стандартаар явуулах бидний бодлого зөв явагдаж байгааг бид олимпиад тэмцээний үеэр харж баярлаж байлаа. Японы мэрэгчлэн багш нарч Соробан бол том соёл, хүүхдийг төлөвшүүлдэг чанарыг нь орхигдуулж болохгүй шүү гэж бидэнд захиж байсан. Монголын Соробаны холбоо нь Японы Соробаны сургуулиудын холбооны гишүүн байгууллага болсон бөгөөд бид цаашдаа Японд болдог том жижиг олимпиадад сурагч шавнараа жилдээ 2-3 удаа оролцуулах төлөвлөгөөтэй байна хэмээн ярьж байлаа. Олимпиадад оролцсон Монгол Соробан төвийн сурагч багш нар Токиогийн Диснейленд амьтны хүрээлэн делфиний тоглолт зэргийг сонирхон үзэж олон Япон хүн хүүхдүүдтэй танилцаж нөхөрлөжээ. Одоо Монголын Соробан хүүхдүүд эх 10 дугаар сард Монголын Соробаны холбоо Японы элчин сайдын яамнаас хамтан зохион байгуулдаг уламжлалт Монгол Соробаны 6 дугаар олимпиад хүлээж байна.